2003 оны 8 дугаар сар буян тухай дахь галийн газар. Тэгэхээр нэг удаа хараад болохгүй юу? Гайчид бид ямар ч албан тушаалд ажиллаж байсан. Монгол Үндэсний аягүй байдлыг, эдийн засгийн аягүй байдлыг хангаан ажиллагчдаа уучлаарай таахгүй төлөвлөж өгсөн. Монголын гаал миний амьдрал. Галийн улсын байцаагч би Монгол улсын тус гар тогтнол эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэн цээр зүтгэж галийн хяналт бүр дүүлдэхийг тань хууль шударгасыг дээдлэн галийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чан цахиж хэний ч нөлөөнд үл автхан батлан тангаргалъя. Өргөсөн тангаргаас нэцвэл төрийн хуулийн хариуцлага хүлээн. Гаалчид ийм л тангараг өргөн их орноо сэтгэлдээ тээж явдаг улсаа. Энэ салбарт хөл тавьсан баргийн хүн эргэж буцаад байдгүй ч үүнтэй холбоотой байх. Цэцгээ дараач тэдний нэг 25 жил гаалд зүтгэхтэн хоёргүй сэтгэлээр ажиллаж ирснийг мөр зэрэгцэн яваа нөхтөн Монголын гаал бүрнэ гэрчилнэ. Сүхригийн цэцгээ Монголын гаалдын хүний хийсэн ажил бүтээсэн үйлсийнхээ танихгүй хүн ч гэж үгүй. Багын найзынхаа ээжийн зөвлснөөр гаалтай ажил амьдралан холбосноос хойш цэцгээ Улаанбаатар хотын гаалын газрын дарга орлогч дарга гаалын ерөнхий газрын сургалт судалгааны төвийн даргын зөвлөх үнэлгээ аж ахуйн албаны дарга зэрэг хариуцлагатай алба хасаар иржээ. 2016 оны 4-р сараас буян тухай дахь гаалын газрын даргаар томилогдсон ажиллаж байна. Пүрэв дарга бол ерөөсөө надад хоёр үндсэн юм хэлсэн. Нэгдүгээрт АСМ-ыг бол дээд зэргийн хэмжээнд зохион байгуулах, хоёрдугаарт бол өшигтийн хүнсийн эс онгоцны буудлын үйл ажиллагааг эхлүүлэх ийм үндсэн шаардлага одоо байгаа учраас одоо ингээд чамайг томж ажилууллаа гэсэн одоо үүрэг даалгавар итгэл өгсөн. Цэцгээ 1978 онд Улаанбаатар хотын 14-р сургуулийн төгсөөд Ирхүү хотын улс орны аж ахуйн дээд сургуульд дэжсэнорж хөдөлмөрийн эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Хожим нь удирдлагын академид суралцж гаалын менежментээр удирдлагын ухааны докторийн зэрэг хамгаалсан. Орос, Хятад, Англи, Сингапур, Голланд зэрэг улсад гаалын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр мэргэжил дэвшлүүлжээ. Менежмент гэдэг маань хамгийн бага зардлаар хамгийн үр ашигтай хэрхэн зохион байгуулах гэдэг асуудал байна. Дэлхийд аяашж байна. Энэ хөгжлийн үед бид нэр яаж ажиллах ёстой юм гэлээр зэрэг хамгийн уян хатан байх ёстой. Уян хатан байхын тулд яах ёстой. Тэгэхээр энд ажиллаж байгаа бүх ажлагчдыг бол өөрчлөлтийг хийх ёстой. Өөрчлөлтийн менежментийг хийх ёстой. Гаалын салбарт зүтгэсэн 25 жилийнхэн бараг тэн хагасын цэцгээ Улаанбаатар хотын гаалд өнгөрүүлсэн. Хотын гаалын газрын даргаар 2 удаа томилогдсон ажиллаж завсарт нь орлогч даргын албагч нэр төртэй хашиж иржээ. Томилогдох хүртэн хүний нүдэнд харагдахыс бүтээлч ажил хийж хамт олноо мэргэжлийн төвшөнд удирдан зохион байгуулж байсныг гаалчид одоо ч дурсаар байна. Биднэрт нэг юм үндсэн шаардлага тавьдаг байсан. Юу гэвэл Монголын гаалын байгууллагын нүүр царай бол тийм Улаанбаатарын гаалын байгууллага шүү.
Тэгээд даргын хувьс бол биднэрт үргэлж ингээд урт богино хугацааны мэдээллийн сандаа дүн шинжилгээ хийх, судалгаа хийх юун дээр нь ингээд хүмүүс алдаад байна. Энэ алдааг яаж залруулах вэ, тий? Энэ талаар ингээд байнга ингээд санаачлаг гаргаад сургалт явуулах юм боломжоор хангадаг байсан. Тэгээ бид нар сүүлдээ ийм жижигхэн ийм зурагт ингээд ийм гарын авалгууд бэлдээд бусад тараагаад түгээгээд сүүлдээ гарын авалга маань явсаар аваад одоо ийм ном болсон. Улаанбаатар хотын гайл цэцгээ даргаыг удирдах байх үед 7 давхар шинэ байртай болсон. Энэ ажлыг зураг төсөл байхад нь хүлээн авч ашиглалтанд өгөх хүртэл нь хариуцсан ажиллагаадаа байцаагчдын нөөц боломжийг бүрэн дайчлан төсөв мөнгөж хэмнэжээ. Цэцгээ дарга бол яг менежментийн хувьд оновчтой зөв ажиллаж хүмүүсээ зөв ажил хуваарлаж ингээд одоо бараг ерөөсө хамт олонны өөрсдийнх нь хөдөлмөрөөр бий болсон одоо нэмэлт одоо сайхан тогтчлтууд гэж хэлж болно. Зохион байгуулалтуудыг бол их сайн хийсэн. Тухайн үеийг арга цаагаад нөр хөш ирээдүйд яаж энд байх болох уу гэдэг юм маш их төлөвлөж явдаг байсан. Төрийн байгууллагад одоо бараг л байхгүй те одоо нэг хоёр давхарт бол усан оргилоор байж байгаа. Энийг барихын төлөө бид асар их юм сурсан, асар их ажлыг бол хийсэн. Усан оргилоорын хажуу суугаад ингээд нэг галын бүрдүүлэлтээ хийх гээд хүлээж явахдаа тайвширлыг олд юм байна. Уур уцаартай байсан бол тэр нарилт юм байна. Ядарч байсан бол самтаа суугаад ингээд нэг тайвширдаг. Энэ нь бол үйлчлүүлэгчтэй бол асар их одоо таашаалаа хүртсэн. Энэгээр бид аягүй их бахархдаг. Өөрсдийнх нь ажлын байр юм сайхан болоод удирдлууд маань дэмжиж санаа тавиад ирэхээр бүгд ингээд хүн болгон ингээд энэ гайлын байгууллагын ажил чинь надаас ингээд шалтгааллах учраас би яаж ямар байх вэ? Би яаж сайхан байх вэ? Би яаж мэдлэгтэй байх вэ? Би яаж өргөлж өөрийгөө цэнэглэх вэ гэдээ бүх хүн ингээд хичээдэг болж эхэлсэн. Улам л өдөр болгон. Улаанбаатар хотын гайлын ерөнхий газрын загвар тэргүүний байгууллага болсон нь цэцгээ даргын гавья Харьяалах нутаг дэвсгэртэн гайлын хямд шалгалтыг дээд зэргийн зохион байгуулалтаар хүргэж хүн суртлаас ангиж ирсэн үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн юм. Гадаад худалдааг хөнгөвчлөх, гайл бизнесийн түншлийг хөгжүүлэхэд Монголын үндэсний худалдаа үйлдвэрийн танхим, банк, тээвэрлэгч, зуучлагч, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтөд уулзаж тэдний санал хүсэлтийг судлан шийдвэрлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Төрийн хүн суртлыг арилгаж, чирэгдлгүй үйлчлэх анхны алхам болж байлаа. Төлбөр хураамжийг ил тод болгож, үйлчилгээний байршил, заагч эсхэм байрлуулж, галийн улсын байцаагчдын хувийн дугаар албан тушаал нэр бүхий ингэрийн тэмдэгтээ болгож, шаардлагатай албан тушаалтнуудын нэр, утасны дугаарыг үйлчлүүлэгчдэд ил тод болгосон тухайн үед аж ахуйн нэгжүүдээс өндөр үнэлгээ авсан юм. Ашиг сонирхлын зарчмаас үрдэгчлэн сэргийлэх зорилгоор авилгатай тэмцэх газартай хамтран ажиллаж шударгасны төлөө 2010-2011 шалгаруулалтанд үйл ажиллагаанд мэдүүлэг танилцуулга тогтмол хөргүүлж авилгатай тэмцэх газраас талархлын бичиг хүлээн авсан гайлын байгууллагын нэр хүндийг сэргэн өргөхөд цэцгээ даргын оруулсан бодит хувь нэмэр их юм аа. Улаанбаатарын гайлын газар бол бас тийм жижиг байгууллага биш. Энэ бол 200 гаруй ажиллагчтай 190-д гайлын улсын байцаагч ажилладаг. Монголын гадаад худалдааны эргэлтийн 60%-ийг энэ гайл дээр Улаанбаатарын гайлын газар дээр бүрдүүлэлт хийгдэж байдаг бол гайлын байгууллагад ажиллаж байгаа нийт ажиллагчдын 20 орчим хувь нь энд ажилладаг. Ийм өргөн хүрээтэй үйлчилгээ зохион байгуул шаардсан ийм байгууллагыг энд удирдуулахдаа бид эмэгтэй хүний тэр гярхаа байдал бас чиж одоо хэн нэг хүнд автагдахгүй байх тэр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж энэ хүнийг бол тэнд тавьсан. За миний гайлын байгууллагад ажилласан 5 жилийн хугацаанд цэцгээ бол миний бодсон, тооцсон бүхнийг бодтойгоор хэрэгжүүлж ажиллаж чадсан ийм эмэгтэй юм байна. Улаанбаатар хотын гайлд лавлага авах, интернет бүрдүүлэлт хийх, амарч дуглангаа ногоон байгууламж үхий, нэгцэн үйлчилгээний төвөр үйлчлүүлэх орчин нөхцөл бүрдүүлсэн
гаалийн үйлчилгээг иргэдэд улам бүр ойртуулжээ. Халуунд халж хүйдэнд хүрдэг гаалийн улсын байцаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч сургалтын төв, номын сан, эмчин өрөө, чирэгжүүлэх танхим зэргийг цогцоор нь шийдэж хотын гаалийн газрыг цоошин төвшин даваачсан цэцгээ даргын гавья гэдэгтээ хэмж маргахгүй. За Ерэн гаалийн байгууллагын гол үүрэг онцлог бол нөгөө харилцагчаа буюу бизнес эрхэлж байгаа тэр хүмүүсийн ажил хөдөлмөрийг хөнгөвчлөх, гадаад худалдааг хөнгөвчлөх асуудал хамгийн чухал байсан. Ерэн гаалийн байгууллага бол бас хүн сурталтай, ерэн нэр хүндийн хувьд тийм ч бас сайн байгаагүй. Энэ шинжиллийг цэцгээ танд хуучин одоо дотор нь ажиллаж байсан хүн чиглээ гэсэн сургахоор бодлогыг цааш нь үр дүнтэй хэрэгжүүлж чадсан манай газар хороодын удирдлагуудын нэг мөнөс муу юм байна. Улаанбаатар хотын гаалийн газар үүсэн байгуулагдсан 100 жилийн түүхийг судлах ажлын хэсэг байгуулж, үндэсний архивын газарт хадгалагдаж байгаа сан хөмөрөгтэй судалгаагийн музей байгуулсан гаалийн салбарт анхных болсон юм. Энэ музейг тогтжуулах явцдаа Улаанбаатар хотын гаалийн газрын түүхийг судлан бичиж үлдээсэн гайл судал томоохон ховнмөр оруулсан юм. Яг мэргэжлийн музейн ийм үзмэр байрлуулагч хүн музей судлаач хүн авчираад ингээд бас 3 удаа зөвлөгөө авсан л та ингээд ажлын хэсгийг маань тэгэл ажилдаа орсон. Тэгээ хамгийн гол бид нэрийг хэрчэмжүүлсэн юм бол дараа бол энэ байшингийн одоо бүхэл энэ байшин тогтоохын тулд бүхэл хүн ажлын хэсэгт хамрагдсан. Тэр ажлын хэсэг болгонтой л ингээл байнга л өдөрт уулзч ингэж ажиллаж байгаа чинь бид нар тэрний өчүүхэн хэсгийг ингээд авчаад тэгээд одоо ингээд энэ хүний цагийг бараад ингээд санаанд нь таалагдахгүй ч юм уу те бусд хүнд бас ингээд бидний хийсэн ажил гээд ийм бас нэг сэтгэл нийцлээгээгүй сэтгэл дундуур ажил үлдээчихгүй тулд бол одоо бүгд хэрэг л ажилласан да. Тэгээд 2001 оны 6 дугаар сар Улаанбаатар хотын гаалийн газрын даргаар ажиллаж байсан цэцгээг тушаал бууруулан Сэлэнгийн гаалд улсын байцаагчаар томилох шийдвэр гарчээ. Халхал шалтгаан дарга байсан хүн хөдөө очиж ажиллахгүй дээ гэхээрэнд цэцгээ дарга эмзэглээгүй. Орон нутагт ч чадлаараа сайн ажиллахаар шийджээ. Нөхөр хүүхдүүдэн ажил төрөл хичээл сургуулиас нь гаргалтай биш гэр бүлийн хотод үлдээгээд ганцаараа Сэлэнгид очиж ажиллалаа. Ерөн гаалийн системийн хэмжээнд хэл ашмын үнийн судалгааны баазыг бүрдүүлэх ажил бол ерөн хэлийн байгууллагын дунд тавигдсан нэлээд толомцсон асуудал байсан. Энэ ажлыг зохион байгуулах ажлыг бол манай цэцгээ дарга бол амжилттай зохион байгуулсан гэж үздэг. Яагаад гэвэл 7 хоногийн хугацаанд 100-аад нэр төрлийн 1000 гаруй барааны үнийн судалгааг маш цэгцтэй нарийн судалгаатайгаар гаргасан. Энэ нь бол бидний одоо гайлч мэдний бол үйл ажиллагаанд маш нэмэр болж байсан тухай үедээ. Гайлчдын амьдралын хүнд хэцүүг мэдэрсэн энэ лон жилүүдэд тэр ядаж ажиллах орчин нөхцөл нь тавтай байвал сайхан юм да гэдгийг удирдагчийн ухаанаар сэтгэлдэн бодож явжээ. Тэгээд л Улаанбаатар хотын гаалийн газрын даргаараа дахин томилогдохдоо бодож сансан бүхнээ бодит ажил хэрэг болгосон энэ юм аа. Оны 4 дугаар сар АСЕМ-ийн дэд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэлийг хангах зорилгоор цэцгээг буян тухайдах гаалийн газрын даргаар томиллоо. Хариуцлагатай ажлыг өндөр чанартай хурдан шуурх удирдан гүйцэтгэх чадвартайг нь онцлон харж итгэл хүлээлгэжээ. Тэр ч итгэлийн алдаагүй. Чуулга уулзалтанд оролцогчдод олон улсын стандартад нийцсэн гаалийн үйлчилгээ үзүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, хамгаалах, улс орны улан гаалийн байгууллагын нүүр царайг дэлхийн нийтэд таниулахыг чиглэсэн шаардлагатай олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. АСЕМ гэдэг бол
Монгол улсыг дэлхийд дахинд таниулах чухал арга хэмжээ болсон. Ямар өндөр түвшинд энэ асуудал хийгдсэн гэдгийг бид нар сая харлаа. Энэ хариуцлагатай ажил дээр хэнийг тавих вэ гэдгийг бол нухацтай ярилцсан. Энэ дотор бол бидний манай гаалийн байгууллага, гаалийн ажилчдын зүгээс саналууд ирсэн. Энэ утгаараа би бол цэцгээ даргыг сонгож энэ газарт бол тавьсан. Эндээ би бол зөв хүнээ тавьж зөв үрдэнд хүрсэндээ бол сэтгэл хангалуун байна. Яг газар дээр нь хурж ирээд үйл ажиллагаатай танилцаад байцаагч нарынхаа ажиллаж амьдарч байгаа орчин нөхцөлийг харахаар үнэхээр сэтгэл эмзэглэж ирсэн. Тийм. Хүнийг одоо нэг сайн ажил гэж нэг хэлэх хэрэг тийм. Сайн ажиллуулахын тулд яах ёстой юм бэ? Тэр хүнлүүгээ хандсан үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй. Ажил чухал. Гэхдээ тэр ажлыг хүн л хийн. Тиймээс өдрөдөгч хүн эхлээд хүнээ бодох хэрэгтэй. Амар тайван ая тухтай орчинд ажиллаж байгаа хүнээс л өндөр бүтээмж гарна гэж цэцгээ дарга ярих дуртай. Тиймээс шинэ албан хүлээж авмагц гаалчдынхан ажил орчныг сайжруулахад нэмрүүн данхаарчээ. Буян тухай дах гаалын газрын ажлын байр өрөө тасалгаанд засвар үйлчилгээ хийж уртаас хассан цагаар ажилладаг улсын байцаагчдын амралтын өрөөг байгалийн гэрэлтэй хэсэгт нүүлгэн шилжүүлж шинжилэн тогтчууллаа. Бусад гаалын газруудыг бодвол нэлээд онцлогтой байгууллага. Энэ маань Монгол Улсын агаарын хил дээр ажиллаж байгаа гаалын байгууллага 24 цагаар одоо ажлын зэрэгцээгээр бас эндээ амьдрах хэрэг гардаг. Одоо үеийн байцаагч нарын нэг толгойн өвчин гэж хэлж болохоор нэг асуудал бол энэ амралтын өрөө цайны газар энийг шийдэж өгсөн. За бас өөр нэг шийдэж өгсөн асуудал бол энэ зуны халуунд ялангуяа одоо энэ жил болсон энэ АСЕМ-ийн одоо энэ олон Аз Европын энэ том хурлын парламентын хурлын үеэр бол бие дэвтэйхэн халуунд одоо бас нэг тийм халууцуулаад байхгүй тийм сэрүүн энэ чанарын материалаар энэ байцаагч нарын цамц зуны цамц бас тийм хүртэг хийж өгсөн. Манай улс Аз Европын өдрөдөгчдийн дээд хэмжээний уулзалт АСЕМ-ийг анх удаа зохион байгуулахад гаалчид өндөр үүрэг хариуцлагатай ажилласан. 10 улсын ерөнхийлөгч 23 ерөнхий сайд 42 орны дээд хэмжээний төлөөлөгч АСЕМ-д оролцохоор хүрэлцэн ирсэн. Ийм өргөн хэмжээний зочин хүлээн авч ирсэн туршлага манай хил гаалчдад байгаагүй. Гэсэн хэдий ч цэцгээ дараагаар удирдуулсан гаалчид гар сэтгэл нэгтэй хамтран ажилласнаар энэ том арга хэмжээний ард амжилттай гарч чадсан юм. Нисэх буудал дэх гаалын хяналтын бус, карго терминал дэх гаалын хяналтын бусад улсын байцаагчид 4 ээлжээр 24 цагийн турш тасралтгүй ажиллаж үүрэг гүйцэтгсэн. АСЕМ-д зориулж буян тухай дэх гаалын улсын байцаагчдын дүрм төвцийг орчин үеийн жишгт нийцүүлэн бүрэн шинжилжээ. Олон улсын зочдтой харилцах гаалчдад ажлын заавар чиглэл, анхааруулга, санамж өгч, зан харьцаа, ёс зүй, үйлчилгээний соёлын талаарх цогц сургалтанд хамруулсан. Хариуцлагатай цагт цэцгээ даргыг буян тухай дэх гаалын газар томилсон зөв шийдвэр байсан талаар АСЕМ-ийн үеэр нэг баг болж ажилласан дарга нар хэлж байлаа. Чингис хаан улсын эсэх буудалд хэлийн хэлтийн байгууллагууд бид бүгд бас Монгол улсад ирж байгаа зочдлогчдыг ухтаж авах өдөн гарах ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Цэцгээ даргын хувьд гэх юм бол ер нь бол өөрөө төрийн одоо тэгээ гаалын байгууллагад олон жил ажилласан. За одоо бид бүгдийн хооронд харилцсан одоо санал солилцож асуудлыг ярихад за нэг одоо хүн хэлдэг шүү дээ аа гэвэл яг үг гэдгшэр асуудлыг одоо их хурдан шуурхаа шийдвэрлэдэг байсан одоос надад их таалагдсан. Тэгээ бидний үндсэн үүрэг юу гэдэг юм бэ гэхээр улсын хилээр зорчигч тээврийн хэрэгсэл бараа бүтээгдэхүүнийг хурдан шуурхаа одоо нэвтрүүлэх мөн одоо үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцсэн аюулгүй байдлыг хангаж ажиллах ийм л одоо үндсэн чиглэлтэй байна. Тэгээ энэ бол нэг бодлоор бол хилийн зэрэг гайл хоёр бол нэг зоосны нөгөө хоёр тал гэсэн ийм л одоо ойлголт байгаа юм л да. За цэцгээ даргын хувьд болохоор бид ингээ хамтраад ажиллаж байгаа явцад бол бас тийм их дайчин ийм одоо шудраг эмхтэй мүү гэж надад ажиглагдаж харагдаж байгаа юм. Бид бол өөрөө өөрсдийн чигүүрхтэй 53 орны нийт 3000 бараг 4000 гаруй одоо зочдлоо шиг хүлээж авч ингэж ажиллалаа. Цэцгээ даргатай буян тухайд гаалын газар бас хүмүүчээ нэлээд зөв хуваарлж за зөвхөн гадаад зохион байгуулалтаас галуу дотоод зохион байгуулалтаас би маш сайн хийсэн юм уу гэж харж байгаа. Ажилтны одоо хамрах өрөө таслага тэ ажилтнад СМ-ийн үеэр нэмж одоо олон хүмүүсийг одоо зөв зөвхөстэй тоогон татаад ямар нэгэн хөндөөлөө энэ том ажил хардаг гэсэн.
энэ АСЕАН-ийн хурлын бэлтгэл ажилтай холбогдуулаад манай нэгс буудлын маань энэ нэгс буудлын өнгө үзэмж зохион байгуулалт за зорчигч чиглэсэн өрөө танхимуудыг засах за шинээр зохион байгуулах ажлууд нэлээд хэрэгжсэн. Энэ ажлууд маань 2015-14 оны дундаас эхлээд яг АСЕАН улс хүртэл үргэлжлэл тасралтгүй явагдлаа л да. За зөвхөн заал маань гой болоо зогсохгүй бас энэ манай гайлынхан маань бас өөртөө өмсдөг. Манай зөвхөн миний ойлгосноор зөвхөн буян тухайдах одоо гайлын одоо ажилт маань өөртөө дөрөв тууц формо АСЕАН хурал зориулаад шинжилсэн байлээ. Тэрнээс нь санаа аваад бусад байгууллагуудаас шинжилгээ хийсэн яриа явуулж илээ энэ дэр. АСЕАН-ийн үеэр эрсдлийн удирдлага гайлын хэл жолголтын оновчтой зохион байгуулснаар олон улсын зочид лөөлөгчдөд хүндрэл чирэгдэл учруулалгүй томоохон зөрчлүүдийг илрүүлж чадсан. Тэр дундаан гайлд мэдүүлэлгүй их хэмжээний гадаад валют Монголын хэлээр оруулахыг завдсан тохиолдол хэд удаа гарсныг буян тухайдах гайлчид шуурхай олж илрүүлэн хариуцлага хүлээлгэжээ. 1976 он Улаанбаатар хот шар хадны гудамж 40 бетонтой уснаас жилүү хүнд ачааг амьдрал түүнд бяцхан охин байхад нь үрүүлсэн. Цэцгээ эцэгээс наймуулаа. Бүгдээрээ охтууд аав нь хуучин нийгмийн аялалаас хамгаалах юмд ажиллаж байгаад амьдралынхаа сүүлийн 10 гаруй жилийг гэртээ хэвтэрт өнгөрүүлжээ. Тэднийг шар хаданд хашаанда ногоо тарьчихдаг хэдэн мал дахиад тов хийсэн амьдралтай айлвалаа. Аавын асарч тойглохын хажуугаар хэдэн охтоо хүний зэрэгтэй өсгөх гэж бори бохисгэлгүй зүтгэж явсан ижийн нэг л өдөр хүн дээр өвдөж цэцэг охин өглөөртлэн босож гэрээн галлаад дүүгэн дагуулж үнэгээ саана. Аавда хоол ундын дөхүүлж өгчхөөд халуун савтай сайхан үрэн хавдар судлын эмнэлэгт хэвтэх жидэн авааж өгнө. 6 цаг 40 минутын автобусанд дамжиж суухгүй бол эмнэлэг ороод буцах гэсээр хичээлдээ хоцорно. Гэхдээ тэгж хоцорсон тунцсан хүнд хэцүү амьдрал тааж тэр үргэлж онц сурдаг тэргүүний сурагч байлаа. Эцэг ихийгээ дараалан алдсан охид илгээн эмтлэн уйлсаар үлдсэн. Тэр хүнд үеийг он цагийн ирэхээр даван гарсан ч ижи авагаан дурсан санах бүрт эргээд сэдэрх шиг эмзэх. Энэ бол миний аавын одоо онхон төрсөн нутаг. За бидний бага нас ерөөсөө энд өнгөрсөн. Хондын амралтанд. Дандаа 100 болгон хүүхдүүдтэйгээ энд ирж амардаг. Амархаас илүүтэй бид нэр энд ажилладаг байсан. Эгч нар маань би тэгтээ эхлээд бол жоохон байсан л да. Сав угаадаг. Тэгээд хоол зөөдөг. Тэгэл одоо цэвэрлэгчгээл бүх юм хийдэг. Манай ээж болохоор зэг тогооч хийдэг. Тэгэл ер нь их сайхан дурсамжтай байдаг байсан л да. Ингээл энэ элсний энэгээр ингээд амрагчтай байдаг. Энд чинь илүүхэдээ ингээд сайхан амралтын газар. Тэгээд төөрхөн жижигхэн дөрвөлжин байшингуудтай, модон байшингуудтай. Манайх нэг тоороо авч тижээдэг. Тэгээд амралтынхаа хоолны нөгөө үлдэгдлэр нөгөө тоороогоо бүр том гахаа болтол тижээгээд тэгээд өвлийнхаа ич мичийг бүгдийг бэлдээд сургууль ороход ингээд бүгд явдаг. Ээж хот руу явна. Одоо хот руу явдаг гэсэн юм шиг байна. Тэгэл аавтайгаа ингээд сууж байгаа нэг жоохон юм чи ээжигээ хараад аав дурандаал бохоо ингээд буудаг байхгүй. Тэгэл нөгөө нэг ээж ирэх нүгэл ингээд ээж ингээд ирэнгүү чи бүгдээрээ тийш ингээд гүйгээд алга болоод. Тэгэл ээж ирэхээр чи нөгөө юмаа уудлахаар чинь одоо бидэнд одоо нэг том юм арцахгүй тэр үе чи хүний амьдрал ямар үйдэг л нэг чихэр ч юм уу те нэг хитэн ингээд нэг тийм цэцэг шиг хитэн тийм жижигхэн огтуд ерөөсө сэтгэл нэг энд уяатай. Тэгээд нэг муу чаахад юу ингээд яаж гүйжсэн те тэгээд мэдээж ээж хоёр хоног харагддаг л да. Ялангуяа маань ингээд суудсан те ингээд гайхдаг байхгүй ингээд энэ дээр нэг хөл ингээд чихмэгэн дээр ингээд шумуу суугаад байгаа чи өргөхгүй. Та яагаад энийг өргөдөг юм гээс өө зүгээр гэж шууланд ингээд яагаад ээж маань гэл өөр мэдээж олон хүүхдээ хүний ээж аав гэдэг чинь тэгэл энэ дандаа жижигхэн хүүх огтуд те тэгээд эднийгээ тижээх гэл тэр өстө тэгээд итгэврийн тэгээд бас бие муттай тийм хүмүүс өстө үнэхээр мундаг байдаг. Тэгээд нэг сэтгэл санаа жоох ивгүй ч юм уу ийм үедээ би үнэхээр энд ирдэг. Хүч энерги авдаг ягаад чинь үнэхээр ээж авдаг уулзсан юм шиг байдаг. Эцэг ихтэйгээ эргэн уулзах шиг санагдаж ирч хүч авдаг болохоор цэцгээ дарга завлаг гарвал төрсөн нутаг сэлэн гэрүүгэн тэмүүлнэ. Зуны амралтаараа Зуслангийн хар урайчил туслангаан эгч дүү нартайгаа энэ л модон дундуур хөөцөлдөн гүйж тоглож нааддаг байлаа.
Энд ирэх бүрт элэг бүтэн бодож санах зүйлгүй инээж хөхөрч явсан баг насандаа очих шиг болдог. Ичаав хоёр минь тэнгэрээс харж эвэг шиг санагддаг болохоор энэ л нутаг усанда цай сүнийхэн дээжийг өргөлж сүслэн залбирахаар ирдэгэ гэж цэцгээ дарга ярьж байлаа. Ард нэг тийм сүрлэг нэг тань намайг хамгаалж байгаа нэг тийм хүн ярьдаг штэ тийм намайг тэр одоо тэр уул ус маань хамгаалдаг тэгэл тэг хурж ирээд энэ нисэн дээгүүр энэ хөлөөр мэдээж хүний амьдрал бас л үздэг юм үзэж байгаа штэ би ч бас тийм өдөө ортлоос таг юу хийсэг болох сайхантай тэгээд ядангуй ихчдүүнэрээ байсгээд ойрхон ч хүүхэд байхасаа л хар баражл гололгүй хийж явсаар амс хийх завгүй он жилүүдийг тэр үзсэн. Хойшин сургууль явах замын зардлаа олохын тулд зуны амралтаараа баргийн охин хүүхэд халширмаар Маккеминатад арьс ширд давсалж аж хажилд орж шар хадны эмнэлэгт цэвэрлэгчээр хүртэл ажиллаж байлаа. Эрхүүгийн улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцж эхлэмэгцээ 8 хийж амжиргаагаар залгуулдаг овсгоотой оюутан боллоо. Зуны амралтаар ажиллаж олсон мөнгөөрөө багсаг зүйл худалдаж аваад эргүүлээд Оросоос ховор эм тэрэ зөөдөг байлаа. Хөдөлгөл хөлс гэдэг үгний үн цэнийг багаасан ухаарчихсан. Нийгмээсээ уртаад зах зээл чилж игсэн охинд бусадтай адилхан эрхлэж гүйх цаг зав байгаагүй ч Оросод өнгөрүүлсэн оюутан ахын он жилүүдэн тэр хамгаас их хайртай. 8 хийж явахдаач хичээл номон орхигдуулсангүй. Нийгмийн идэвхтэн манлайлагчдын нэг байлаа. Эцгийн буян эргээ дүр хүүхдийн хардаг сэтгэл ч юм уу өнчин рөөсөн гэж гутралгүй өөдрөг сэтгэлээр хорвогдуулсан шагнал ч юм уу хэмээн сайн хантай учирснаа цэцгээ дарга бэлгшээдэг. Алимны хайрцагтай амьдралан эхлүүлж исэн пүрэвсэрнгийх гэдэг айл 3 сайхан хүүхэдтэй ач зээгэрийн хүрээлүүлсэн өнөр өтгөн гэр бүл. Ор залуугаран орчлон орхон одсон том хүүгийнхээ араас харуулсан сухтаа цэцгээ жаргал зовлон ээлжилдэг хорвогийн хатуу үнэнгээ дахин нэг ухаарсан. Гэсэн ч тэр цөхрөөгүй. Том хүүгийнхэн дурсгал зэрүүлэн мод тарьж буян ухраахаар шийдсэн идүүгээ бяцхан цэцэрлэгт хүрээлэн болж байна. Гэр бүлээрэн ирж сэтгэлэн тайтгаруулдаг энэ газар тэдний хувьд тэнгэр додсон хүүтэйгэн ахтайгаан хантайгаан аавтайгаан уулздаг бяцхан дэваажин гэлтэй. Амьдралын хатуу хөдөө багаасан мэдрсэн болоод ч тэрүү цэцгээ дарга бусдын зовлон өөрийнх мэдгүлэн авч чин сэтгэлдээсээ туслахыг ирмэлздэг. Тэр Галийн ерөнхий газарт санал тавьж 20 гариг Галийн улсын байцаагчид өөрийн гэсэн орон байртай болоход нь дэмжлэг үзүүлжээ. Хүмүүсийн амьдралыг судалж хэнд ямар тусламж хэрэгтэйг олж мэдээд чадхын хэрэг тусалдагт нь Гаалчид ам сайтай байдаг юм. Галийн салбарт амьдралаа зориулж яваад Бурхны оронд додсон хамтран зүтгэгчдэн тэр хизээч мартаж байсангүй. Гэр бүлдэн дэмжлэг тусалцаа үзүүлээ зогсохгүй. Үр хүүхдүүдийн ажил амьдралтай залгуулж Гаалчдын игнэнд авч үлдсэн түүх олон бий. Манай аав чи олон жил ажиллаж байгаа. Тэгээд төвчний улмаас өнгөрсөн. Тэгээд яг тухайн үед айгүй хүнд хэцүү. Яг тийм хүн балмагддаг штэ тий. Тэгээд айгүй хүндсэн. Тэгэхэд цэцгээ дарга хамгийн түрүүнд гар сунгасан үнтэй. Намайг ажил дээрээ дуудаал анх угаасаа ажилд орно гэж бодож байгаагүй чи. Тэгэл за баярлаа гэж хэлээл тэгжсэн чи ажилд одоо ингээ аавынхаа залгамж шалаа болоод ингээ ажилд орооч гэд санал тавиад
Тэгээ надад айгу гой санагдчихсан тохойд тэгэл би орсондоо цэцгээ дараагаа хамт олондоо тэгэл аавынхаа залгын чалаа болсон тэр нь бахархаж авдаг да. Гайлын хэргийн мэдлийг одоо гайлчдын одоо тэр болж өчтдөг үү? Одоо энийг хуулийн шинжилчихсэн ийм нэг журам гаргачихсан гэл те. Дандаа нэг ийм юмны төлөө одоо явж байгаа хүн л те. Яг тэгэхээр энэ дандаа том байгууллагууд нөөрөө байцаагчсан хүртэл хийгээл явж байсан. Байцаагч хүний одоо ямар чанар байх вэ? Ямар бэрхшээлүүд байх вэ гэдгийг хүмүүс аруур уушиг мэддэг. Луугаа альчдад бол энэ бол сургамжтай энэ хүнээс одоо асууж тэр туршлага хүнтэй харьцаа тийм хүнээс суралцах ёстой юм байна. Ер нь ч дэлхийн гайлын байгууллага олон улсын гайлчд улс орнуудын гайлууд бол ер нь ийм туршлага бүхий хүмүүсийнхаа дээрээ суурилж хяналт шалгалтынхаа технологи ажиллагааг боловсруулж авдаг гэсэн мэдээлэлтэй ийм юмыг би үзэж харж байсан учраас энэ тал дээр одоо цэцгээ дарах шиг ийм хүмүүсийг бид нар төлхөө туршлагыг судалж залуу хүмүүстэй суралцуулж тийм ээ дагалдуулж энэ баялаг мэдлэгээс нь хуваалцах авч үлдэх ийм бодлого бариул их зүгээрээ гэж боддог. Жинхэнэ одоо гайлын сэтгэлгээтэй гайлчин гэж боддог. Биднэрт ямар асуудал тулгарч байдгүй яаж одоо эднийг шийддэггүй тий ямар гарц байна уу гэдгийг бол тэр гайли менежментийн доктор хамгаалахтай бол тэр судалгааг бол маш асар хийгдсэн байсан. Одоо гайлагч ийм л хүнд хүчээр ажил шүү гэдэг бол би сэтгэлээрээ мэдэрсэн хүний хувьд л их сайн бид нэг ойлгодог гэж би бодож байгаа. Ер нь юмыг асуудлыг жижиг том гэж орхигдуулахгүйгээр заавал хойноос нь өөрөө тэр сэтгэл гаргаж заавал тэр чи яасан энэ чи яасан гэдэг одоо байцаагч нарын хувийн асуудал одоо гэр бүлийнх нь асуудлыг хүртэл одоо термин одоо хэмээн чимийн одоо юу болж байна гэр чинь гэр бүлийн чинь байдал нөгөө үр хүүхдийн асуудал одоо тэр болгонлоо байцaaгаад даруул бүгднлөө нь одоо хурц ажиллаж чаддаг. Тэгэхээр одоо бас энэ утгаараа одоо нэг айл гэрийн нэг ээж хүн л нэг одоо гэр бүлийн гишүүдийн хэний юу болохгүй байгаа бүгдийн л ээж мэдчихэдэг. Тэгээ энэ дарга гэхээсээ илүүтэй манай дарга бол одоо бас нэг манай энэ байгууллагын ээж юм шиг надад бас санагддаг. Тэр утгаараа их сайхан. Ахгүйцаач эрдэн ярьж байна. Хяналтын 4-р хэсэгт үзлэг хийж байна. ХМК компани гаргах байгаа энэ хаягдл хөнгөн цагаанаас үзэлгээ явахсад гарах ёсгүй өндөр доктортой ихэнх хэмжээний жишээ илрээд байна л да. Мэдүүлгэн энэ байна. Үзлэг шалгалт чинь дууссан уу? Үгүй дуусаагүй байгаа. За тэгэхээр хотын гайл руу мэдэгдээд хэрэг бүртгүүлээд шалгуулж үзүүлэх хэрэгтэй байна. Та охин гэсэн энэ хэрэг дээр маш нарийн шалгах хэрэгтэй. Цэцгээ сурч боловсрч мэрэгжил мэдлэгийн дээшлүүлэхийг эрхэм зорилгоор болгосон хүн. Гайлын байгууллагын үйл ажиллагааны эдийн засгийн үндсийг онлын түвшинд тодорхойлох чиглэлээр судалгаа хийж гайлын менежментийг боловсрохуй болгох нь сэдвт 2 ном 6 эрдэм шинжилгээ нийлтгэл 10 гаруй өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Тэр 2005 онд гайлын менежментийг боловсронгуй болгох сэдвээр удирдах ухааны докторийн зэрэг хамгаалсан юм. Гайлын бүрдүүлэлтийн горим гэж байгаа байхгүй. Гайлын бүрдүүлэлтийн горим бол эдийн засгийг одоо хамгийн үр ашигтай зохион байгуулахад одоо боломж нөхцөлийг бүрдүүлсэн ийм одоо үйл ажиллагаа. Энэ нарийн процедурын энэ нарийн юмнуудыг бол юу яадаг л да. Бид нэр үнэндээ Монгол улс бол энийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж чаддаггүй. Одоо энийг жишээлбэл хамгийн өндөр технологиор хэрэгжүүлж байгаа газрууд гэж чинь Солонгосын гайлын байгууллага байна, Хятадын гайлын байгууллага байна. Тэр эдийн засгийн чөлөөт бүсийн асуудлууд байна тийм. Шинжлэх ухааны докторийн ажлаа даяаршлын нөхцөлд хүндэсний эдийн засгийн аюулгүй байдал түүнийг хангах механизмыг боловсронгуй болгох нь сэдвээр ичиж 2009 оноос хойш Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны дээд сургуулийн эрдмийн зөвлөл, үндэсний хөгжлийн хүрээлэнгийн стратеги судалгааны хүрээлэнгийн эрдэмтдийн өргөдсөн хурлаар эхний шатны хилцүүлгүүд амжилттай хийгээд байна. Мөн гадаад дотоодын сургалтанд оролцохдоо Монгол Улсын үндэсний аюулгүй байдлаа гайлын байгууллагын менежментийн талаар хийсэн ажил зорилттой зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлжээ.
2012 онд их Монгол Улсын эдийн засгийн өндөр хөгжил энэ үйл ажиллагаа чинь шал өөр байсан шүү дээ. Өнөөдөр эдийн засаг ямар болсон байвал дахиад энэ уналтын үед бол энэ бодлого маань энэ хэрэгжүүлэх арга маань ямар байх ёстой ингээд ийм юмнуудыг бол үргэлж ингэж тав баримтаар хийж явдаг юм аа. Галийн байгууллагад ажилласан 25 жилийн хугацаанд Галийн улсын байцаагчаас Монгол улсын 2 том Галийн байгууллагын дарга Галийн ерөнхий газрын даргын зөвлөх хүртэлх албан тушаалуудад дэвшин үүнээс 20 жил нь өдрөдөх албан тушаалд томилогдсон ажилласан цэцгээ даргаыг үе үеийн гаалчид Монголын гаалд хийсэн ажилтай хэл хүүхтэй хураасан эрдэм хуримтлуулсан туршлагатай ажлын төлөөлж зүтгэдэг ард нь гарч байл санаа намардаг хүн гэж тодорхойлдог. Тиймдээ ч түүнд ачааны хүндийг өрүүлэхдээ ард нь амжилттай гарна гэдэгт итгэл дүүрэн байдаг гэлтэй. Энэ дотор бол бидний манай Галийн байгууллага Галийн ажилчдын зүгээс саналууд ирсэн. Ажил хэрэгч байдлаараа Галийн ажиллаа сайн мэддэг байдлаараа шудраг шулуун байдлаараа зохион байгуулах чадварынхаа хувьд энэ хүн бол бүхэн шалгуурыг хангасан. Галийн байгууллагын ажилчдуудыг Монгол улсын бизнес эрхэлж байсан бүх аж ахуйн нэгжүүд, хувь гишүүд, иргэд цөмөрөө цэцгээ даргаыг бол мэддэг, хайрладаг, хүндэлдэг ийм хүн байгаа юм. Цэцгээ даргаыг бол би үндсэн 4 чиглэлээр үл тодорхойлно. Нэгдүгээрт бол цэцгээ дарга бол онлын асар өндөр мэдлэгтэй хүн. Энэ бол манай Гаалиас төрсэн анхны докторуудын нэг. Галийн үйл ажиллагааг онлын өндөр түвшинд гаргахад бол асар хөв нэмэр оруулсан хүн байгаа юм. Хоёрдугаарт өөрөө асар практик туршлагатай. 20 гаруй жил Галийн байгууллагад ажиллаа. Үүн дотроос 2-3 газар хамгийн том манай Галийн байгууллагыг удирдах ажиллаж байлаа. За 3-дугаарт нь бол өөрөө хувь хүнийхээ хувьд бол асар ажил хэрэгч шаардлагатай жинхэнэ манай Галийн байгууллагын шалгарсан удирдагчдын нэг гэж би үздэг. Энэ бол зөвхөн Монгол улсад биш, олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн ийм Галийн ажилтан. Олон газар явж Монгол улсын Галийн байгууллагын талаар илтгэл тавьж, танилцуулж, туршлага судалцж байсан. Мэдээж хэрэг Галийн байгууллага гэдэг бол бизнесийнхэнтэйгээ бол их ойр дотно ажилдаг. Эдрийнхээ бас хайр хүндэтгэлийг хүлээсэн ийм манай тэргүүний гаалчин эмэгтэй байгаамаа. Цэцгээ даргатай богино хугацаанд ч гэсэн ингээм хамтран ажилласан. Энэ хугацаанд бол энэ хүнээс олон юм сурсан Галийн байгууллага. Цуг ажилласныг би өөрийнхөө нэр төрийн эрг гэж би ойлгож байгаа. Бүхэгийн цэцгээгийн ажилд хандах хандлага ажил хариуцсан бол хариуцсан юм шиг хариуцж чаддаг тэр чадварыг бол манай гаалчид, манай залуу гаалчид энийг бол анхаарч сурах хэрэгтэй. Тэгэхээр ийм хэмжээнд ажиллах Монголын гаалчдыг бид улам олж харж, дэмжиж, тэднийг бас хайрлаж ингэж явах ёстой гэдгийг өнөөдөр зориуд хэлмээр байна. Амарна гэдэг өрнөж байгаа амьдралыг зогсоохтой адил гэж тэр боддог. Өнөөдрийг хүртэл амс хийж үзээгүй хүний л бодол. Тэр нэг ажлын ард гармагцаан дахин өөр нэг том ажил эхлүүлсээр үдий хүрчээ. Асем дууслаа. Амжилт таштавлаа. Одоо тэр хөшгийн хүндэд баригдаж байгаа олон улсын нийслэлийн усны буудалд дэлхийн жишгт нийцсэн Галийн үйлчилгээг хэрхэн яаж оновчтой нэвтрүүлэх вэ гэдэгт бүхий л оюун бодол, сэтгэл зүрхэн зориулж байна. Хөшгтийн хүндий бол буянтахаа биш. Тийм болохоор зэрэг ингээ эндээс зүгээр ийшээгээ хурдан явхад хөшгт рүү ороход нэг цаг явж байгаа. За Улаанбаатараас гэвэл чинь ирж очиход 3 цаг явах шишээтэй да. Бүр нэлээ хурдтай явахад шүү дээ. Тэгээд өдөрт 4 цагт нь цамдаа гараад тэнд хүнийг хэн яаж ажилуулах вэ? Тэгэхээр хотод биш хөдөөч биш ийм газар яаж менежментийг хийх юм тий. Тэгэхээр энэний тэр ажиллах орчин нөхцөлийг яаж бүрдүүлэх юм тий. Тэгэд бүгдүүлж агаад бид нэр тэр энэ өндөр зэрэглэлийн энэ олон зуун олон сая зочдлуулагчдыг авах, гадаадны жуулчдыг авах энэ газарт бид нэр яаж ажиллах. Энэ байгууллагын соёл гэдэг маань шал өөр болж байгаа. Төсөл дээр ажиллаж байгаа энэ нийт хамт олонныхоо зүгээс бидэнтэй бол хамтарч ажиллаж байгаа нийт Галийн
байгууллагын нийт ажилтнууд за тэр тусмаа одоо бидэнтэй одоо нэгт ажилдаг Чингис хааны сонсны буур дээр ажиллаж байгаа гайлийн салбар хамт олон тэрэн дундаа цэцгээ даргадаг бол баярлалаа гэж хамт олонныхоо өмнөөс хэлье. Япон улсын засаг газрын гүйлтэй зээлээр хөшгөн хөндөд баригдсан олон улсын нисхэн усны буудлын менежментийн нээлт 2019 онд болсон. Шинэ нисэх буудлын хоёр талаас нь онгоц хөөрч буухад 162,000 м2 зурвастай дэлхийн жишгт нийцсэн иж бүрэн цогцлбор юм. Цэцгээ дарга Япон улсын Наритогийн нисхэн усны буудлын дэх гайлын үйлчилгээтэй танилцаж, орчин үеийн гайлын байгууллага хэрхэн ажиллах ёстойг мэдэрийн үзэж, туршлага судлаад ирсэн. Судалснаа хэрэгжүүлж, шинэ нисэх буудлын гайлын тогтцоолтод гарав ярилцлаа. Буян тухай дахь гайлын газар шинэ нисэх буудлд хийгдэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн судалгаа, ажил өгч, хүний нөөцийн тоо гарган сангийн яам, гайлын ерөнхий газар түргүүлсэн. Шинэ нисэх буудлын гайл хамгийн сүүлийн тээш шалгах эрентийн аппарат, хүний биеийн боди сканер, мансууруулах, сэтгцэд нөлөөт хорт бодис илрүүлэх төхөөрөмж, хүний нүүр царай таних камерын иж бүрэн систем, богино долгионы радио станц гэх мэт орчин үеийн техник хэрэгслэр бүрэн тоноглож байна. Хөшгөн хөндөй сүндэрсэн шинэ нисэх буудлд гаалчид ажил амралтын 9 рүүтэй байх юм. Тэдгээрийг бүрэн тохижуулж дууссан. Чингис хаан олон улсын сонгосны буудал жилд 1 сая орчим зорчигч хүлээн авч үйлчилдэг бол шинэ нисэх буудал жилдээ 3 сая гаруй зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Үүнийг дагаад гаалчдын ажлын ачаалал эрс нэмэгдэнэ. Тиймээс агаарын бомбд дах гаалчид шинэ орчин нөхцөлд дасан зохицож олон улсын төвшөнд ажиллах бэлтгэлийн үе шаттай хангаж дууслаа. Цэцгээ дарагч өөрт нь даалгасан их ажлын ард амжилттай гарлаа. Шинэ сонгосны буудал зорчигчдод хүлээн авч буян тухай дах гайлын газар бууран сэлгэн нүүх цаг хаяанд иржээ. За хөшгийн өндөйдөх олон улсын нисэх онгоцны буудлын хувьд бид нэр одоо манай гайлын байгууллага, манай гайлын ажилтнууд зөвхөн баг аяга аваад очиход л баг болохоор тэр бүх үйл ажиллагаа нь зохион байгуулалт хангагцаа. Тэгээ өнөөдөр хамгийн дэвшилттэй технологи, гайлын хянас шалгалтын хамгийн нарийн зохион байгуулалтыг үйлчлэгч аж ахуйн нэгжүүдийг хэрхэн зардал багтай, чирэгдэл багтай олон улсын зорчигч тээврийн үйлчлэгийг яаж хамгийн сайн хэмжээнд зохион байгуулах хэмжээнд энд шаардлагадах тоног төхөөрөмжүүдийг болон тэнд ажиллах нөхцөлийг гайлын байцаагч нарын ажлын орон байр тэр үеийн хэл одоо амралтын өрөө энтрийг иж бүрнээр тогтчуулсандаа өнөөдөр би сэтгэл хангалуун байна. Хөшгийн хөндөйдөх олон улсын нисэх онгоцны буудалд ажиллах төрийн байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээг ашиглалтанд оруулсан. Энэ бүхэнд одоо идүүгээ миний одоо Ахмад гайлчин миний би энд гар бие оролцож өөрийнхөө сэтгэл зүтгэлээр ажилласандаа би үүндээ бахархалтай байдаг. Тэр зогсхийг л хүсдэггүй. Итгэл хүлээлгвэл даасан шиг дааж сэтгэл гарган ажиллахыг эрмэлзэдэг. Тэр сурч мэдсэн, хурааж хуримтлуулсан бүхнээ Монголын гайлд энэ салбарын хөгжил дэвшил зориулахаар эргэлт буцалтгүй шийдсэн. Цэцгээ хөдөө хөхөрж гадаагандан халуун хүйтнийг ч ажирлгүй эх орныхон эдийн засгийн аюулгүй байдлын манаанд 24 цагийн турш зогсох гайлчин бүрийн сэтгэлийг зүрхэндээ тээж аваа сайн өдөртөгч. Иймээс ч түүнийг нийтлэлж байгаа чимэг сэтгэл зүрхээрэн туулсан түүхээрэн гайлчин бүсгүй гэж онцлон хэлжээ.
Ер нь хүнийг удирдна гэдэг чинь хүнд нэгдүгээр итгэх хэрэгтэй. Хоёрдугаар тэрийг хайрлах хэрэгтэй. Тэгээд хүндэтгэх хэрэгтэй. Тэгжээж хүнийг удирдна. Тэгэл энэ бүхэн л намайг өдөр зэрэгтэй болгосон. Мэдээж миний одоо эгч дүүнэр хайны жил үр хүүхэд гээл те. Би тэднэрээсээ тэр сайхан энергийг авч тэднэртэй бас ингээ хариу барих гэж хүн байх гэж одоо хичээж явж байна да. Сүхийгийн цэцгээ гайлтай ажил амьдралан холбосон 25 жилийн хөдөлмөр гайлын байгууллагын төлөө 2 сэтгэлээр зүтгэн хийж бүтээсэн бүхнээ төр дөнгөнлүүлж 2017 онд Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан хэмээх эрхэм цолоор ингрэмласан юм. Одоо тэр гавьяатын алдраа даасан шиг дааж ажил хөдөлмөрийн аривын туршлага сурч мэдсэн бүхнээ залуу гайлчид шав нартан өвлүүлэн үлдээх их хүслээр дүүрэн байна. Одоо бидний одоо дараагийн үеуд одоо энэ сайхан гайлын 100 одоо 5-6 жилийн түүхтэй гайлын байгууллагт одоо ажиллаж байна. Энд одоо залуучуудад бас залуу гайлчтай бас хандж хэлмээр байна. Энэ одоо гайлчин гэдэг энэ сайхан нэр төрийг болъё гэсэн болгон болдгоо хувь тавилан тэрийг өөрөө сонгож тэгж энэ замаар загнадаг. Гэхдээ энэ зам чинь үнэхээр маш их одоо эрдэм мэдлэг хэрэгтэй. Амьдралын одоо зөв хандлага, бие биенээ хайрлах сэтгэл, ажил төрлөөс чин сэтгэлээрээ одоо дурлж энэ бэрхшээл ямар цаад татгарыг даван туулж байж бидний одоо манай Ахмад үеийн бүтээсэн энэ одоо гайлын байгууллагын нэр төрийг өндөр дүргэж авна. Одоо манай үеийн залуучууд одоо шинэ техник, дэвшилт технологи, одоо олон одоо мэдлэг чадвар, оюун ухааны өндөр өсөлттэй ийм нөхцөлд ажиллаж байгааг бидний одоо бүтээлсэн хийхийг хүсэжсэн бүхнийг илүү их давж, илүү их одоо ажиллаж чадна гэдэгт би залуу үедээ бас итгэдэг юм аа. Та бүхэнд одоо бүх одоо гайлчдаа баярлалаа. Миний жаргал зовлон хуваалцаж өдөө зэрэгтэй намайг ингэж цэцгээ гэдэг одоо Ахмад гайлчин болтол минь намайг дэмжиж туссан. Үе үеийн гайлчид хэдэн зуун гайлчдаа баярсан талхарснаа илэрхийлье. Төрдөн тангар өргөсөн гайлын баясаг чин сэтгэлд эх хорон бүхэл дэм багтдаг болохоор энэ салбарт хөл тавьсан хүн эргэж буцад үйж байж мэдхийн. Унаж босож уруудж өгсхийн алиндч тэр гайлдан үнэнчүүлсэн. Туулж өнгөрүүлсэн зам бүхнэн маргааш үлдээх мөр бүхнэн гайлын салбартай холбоотой болохоор Монголын гайл түүний амьдрал болжээ. Түүнийг бүгд л гайлын цэцгээ гэдэг. Монголын гайл миний амьдрал.